За сайн байна уу. Намайг Балдан хүн байдаг. За 1992 онд Тэнтэй аймагт төрж өссөн. Одоо болтол ажиллаж амьдарч байгаа. Балан амлах сургуулийг 2013 онд эртэж мэдлэг төгссөн. За хүний нөөцөөр мэргэжсэн. Оюутан байх хугацаанд тавилгаас орсон. За хуваарь тавилгын хөтөлбөр ажилладаг. Энэ тавилгын үйлдвэрийн ахтай бол за тухайн үйлдвэрлэлийн байранд өнөхөр 3 үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг. За онцлогчны тавилга, гэрийн тавилга, мөн малчин сууц гэсэн. Би 2021 онд би нисгий гэрийн тавилга хийя, үйлдвэрлэлийн ангиж худалдаалъя гэсэн санал гаргаад танай үйлдвэрлэлийг дундаа ашиглая гэсэн. Тухайн саналыг манай ахаас наштагаар хүлээж аваад одоо хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Тухайн одоо үүссэн процессээс л одоо энэ хүү төслийнхөө санааг олж авсан л та. Бараг 8-9 ажлын байр ингээд тэнд ингээд байгаад байгаа байхгүй юу? За залуучууд ингээд үйл ажиллагаа явуулаад дундын үйлдвэртэй байж болох юм байна гэсэн. Иймэрхүү санаа байна. За дундын үйлдвэр төслгээд эх 4 сараас бид нар өөрсдөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. За газраа бол худалдаад авчихсан. Нийт 80 сая төгрөгийн хөрөнгөлөөр бид нар бол 30-15 харьцаатай том үйлдвэрлэлийн байрыг барья гэсэн юм зорилготой байна. Тухайн үйлдвэрлэл яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм бэ гэхлээр шинээр бизнес эрхэлж байгаа, нэрс сургалт үйлдвэрлэлийн төвийг шинээр төгсөж байгаа залуучуудыг өөрсдөө хуваарь бизнес эрхлэлтэнд дэмжих, дээрээс нь бойжуулах тухайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ийм зорилготой. Энэ яаж явагдах юм бэ гэхлээр бол за бид одоогор бол бид нар дунджаар 5 үйлдвэрлэлийн байрыг бол бэлтжих гэсэн зорилготой байгаа. Одоо ийм үг л шүү дээ 10 стартап 9 дампууртын нэг нь бол тэгээд те. Тэгвэл эсвэл дампуурахгүй байх тийм боломж байгаад байгаа хэрэг. Үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, машин унаа, борлуулалтын ажилтан гэх те. Дээрээс нь дахиад энэ худалдааны төв дээрээ бид нэр борлуулалт тэнцвэртэй болж байгаа. Ур чадвар нь байгаад энэ бизнесийг ч юм уу бусад мэдлэг талаасаа дотны хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэр талаар нь хөгжүүлээд бизнесийг нь ямар ч нөхцөлд одоо унахааргүй болгох тийм боломжтой л гэж үзэж байгаа л да. Тэгээд цаашаа үйл ажиллагааны чигтрээд яг өөрсдөө тухайн үйлдвэрлэлийг ингээд аваад явж чадна гэдэг нэр төрлөө гаргасан захиалагч олчихсон. Болоод нэг жилийн хугацаанд тухайн жижигхэн үйлдвэрлэлийг бойжуулчих юм бол бидний маш том амжилт олно. Тэгээд энийг цаашдаа өөрсдөө ажиллах болоод явсныхан дараагаар бид дахиад шинэ залуучдыг сонгож шалруулж аваад ингээд явна гэсэн үг л дээ. 3-4 үйлдвэрлэгч залуучууд байгаад байгаа юм байгаа шүү дээ. Байшин барьдаг хүмүүс байж, гагнуур хийдэг хүмүүс байж тийм. Хөтөлбөрийн одоо дотор засал хийдэг хүмүүс байж, үйлдвэрлэлийн том объекттэй байрлаа гэх чинь өөрсдөө үйлдвэрлэлийн байраа босгочих ч юм уу те. Ер нь 3-4 хүмүүс байгаа шүү. Манай төслийн хамгийн гол үр дүн нь юу вэ гэхээр жил болгон ш таам гэр бүлийн амжиргааны түвшин дээшлэн мөн дээрээс нь ажиллах нөхцөл бас илүү таатай болоод эхэлнэ. Дээрээс нь дундын үйлдвэр төсөл төр хэрэгжиж байгаа тэр залуучуудын маань үйлдвэрлэл нь нэг жилийн хугацаанд ямар ч эрсдэл байхгүй санхүүгийн дарамт байхгүйгээр жилийн хугацаанд бойжоод тухайн залуучууд цуг нэг үйлдвэрлэлийн байр дээр хөгжөөд ирэхээр орон нутгад үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний чанар сайжирна, бүтээгдэхүүний нэр төрлөө өөрчлөгдөнө. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт илүү сайн болно. Тэгэхээр хэрэглэгч ч гэсэн өөрөө өөртөө. За манай төслийн нийт хөрөнгө оруулалтын үед бол бид нар одоогийн байдлаар 100 гаруй сая төгрөгийг бол төсөвлөсөн байгаа. За газраа хөдөлтөд авчихсан. Үйлдвэрлэлийн бид нар үйлдвэрлэлийн байраа барья гэж ингэж бодож байгаа. За үйлдвэрлэлийн байр маань бэлэн болсноор одоо бидэнд нийт 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Үүнд болохоор хөрөө арам, гагнуурын суур том төхөөрөмжүүд, металл хийц, шилэн хийцэн том төхөөрөмжлөө. Үйлдвэрийн байрынхаа тогтчлт, мөн дээрээс нь хөдөлмөрийн аюул байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангасан хэрэгслүүд, том төхөөрөмжүүд ийм шиг зүйл шаардлагатай байгаа. Иймээс олон нийтийн сайн дурын хөрөнгө оруулалтаар манай төслийг дэмжээсэй гэж хүсэж байна. Хэрвээ та миний төслийг дэмжих хүсвэл дэлгэсэн дээр байрлах миний нэрийн данс руу хандив хөрөнгө оруулалт хийгээрэй. Та бүхэндээ эрүүл их сайн сайхан бүхнийг хүсээрэй.